2024 оны зуны олимп зохион байгуулага гэж байгаа Парис хот бол дэлхийн хамгийн олон жуулчин очдог хот байгаа. Парист аялахтай холбоотой товчхон зөвлөмжүүдийг та бүхэнд өгье. За Парис бол Луврын музей, Эйфелийн цамхгаар бол алдартай. Тэр дундаа Эйфелийн цамхаг бол дэлхийн 9 гайхамшигтыг очсон заавал үзэх ёстой газар байна. Би Эйфелийн цамхагт анх очихдоо тэр дээшээ гарахад за $100 үнэтэй бол би очихгүй дээ, орохгүй дээ гэж бодчихсон. За очиод үзсэн 25 евро. Хамгийн дээр гарсан чинь одоо ертөнцийн оргилд гарсан мэт тэр сайхан мэдрэмжийг Парисыг ингээд бүхэлд нь харч болж. Луврын музей дээр би 2 удаа орохдоо за богинохоо хугацаанд гол үзүүрүүдийн үзье гэж орж исэн боловч одоо дараагийн удаа очихдоо бүтэн заавал 1-2 өдөр гаргана гэж өөртөө амласан. Ягаад тэгэхээр нэг үзүүр дээр 30 секунд зарцуулахад л 300 цагийг Луврын музейээр зарцуулахад тийм гайхамшигтай олон үзүүртэй дэлхийн хамгийн том музей байна. Хүүхдүүдтэй явж байгаа хүмүүст бол Диснейленд бол мөн зайлшгүй орох ёстой газрын нэг байна. Парис гэхдээ энэ сайхан зүйлээсээ гадна бас асуудалтай. Асуудал нь юу вэ гэвэл Луврчид, хулгайчид бас байдаг. Хулгайчид олон